Зохиолыг бичсэн Нэмарагчаагийн Эрдэнэбат. Зохиолыг уншсан Батуулдын Очор. Босуул 2 дугаар бүлэг. Буданд цагийн босуул. Энэхүү зохиолын бүтэн хувилбар Mbook аппликейшн болон Mbook вебсайтад орлоо. Шөнө дунд хэдийнэн өнгөрчээ. Навч гих зүйлгүй хөгшин модыг налаад Баатар хүлэгтээ зогсоно. Төвний гар хөлгээд хөдлөх үе болгоноор хэсэгчилж сайтар хүлсэн байх бөгөөд хоёр зээрд морийг нь холгүй ууж орхижээ. Цагаан орсууд өмнөхийн адил ажиггүй гал тойрч зарим нь дуулж хурдан бүжиглэн. Баатар тэднийг харж зогсох зураан. Хөөе бас юундан ингэж баярлаж баяссан улс байдгийн бол тоо. Хөрхис. Би гэж хүн даанчиг харгүй орж ирээд эдний гарт орчихлоо. Түмэн ахын нүрийг яаж харна та? Гэгчлэг бодсоор сэрүү татах шөнийн агаараар цээж дүртэл амьсгалав. Гэхдээ түүнд айж цэрвэх, бачуурч давчдах зүйл огтхонж байсангүй. Угаасаа туулаад гарандаа гэх шиг ажиггүй зогсоно. Тийм байтал хажууханд нь хэн нэгэн ирэх мэдрэгдэв. Ямархан ч аниргүй ирснийг бодвол эгээл эрвэс мэт болгоомжтой санагдав. Хүлгийнх нь уяаг ширхийн огтлоходж Баатар хөдөлсөнгүй. Учир нь өөрөөс нь холгүй үүдэн хойморт зогсох харуулын цэрэг өөрийнх нь зүгт анхааралтай ажиглаж таарчээ. Дахин нэг уяа тас огтлогдов. Үүний хойно хөл хэсгийн уяа ч мөн тийм болов. Харуулын цэрэг хараавсангүй цааш эргэлээ. Баатар толгоогоо аажуухан эргүүлж хараад инэмсэглэн. Тэрээр бүдүү модны сүүдэр дагаж хярсан Бэрх очрыг хараад тийм инэмсгэлжээ. Бэрх очр шуудханлаа. Чи мордтон хүч чадах уу? Хэмээн шивнэв. Баатар толгой дөхлөө. Бэрх очр. Чи мордон аваад шууд дутаагаар агууд уулзъя. Гэчгээд хариуж сонсолгүй эргээд харанхуйн дунд уусан алга болох нь тэрэ. Баатарч мөн огт эргэлдсэнгүй ойрмогхон байх морд тишээгэн гитв. Тэр аажуухан явсаар эмээлтэй морныхон хамар дээр алгаараа зөөлөн дарж тайвшруулад цулбуурыг нь тайллаа. Харин хөтөлгөө морныхон уяаг тайлж цулбуурыг нь хүзүүнд нь эвхэв. Учир нь тэр өөрөө араас дагаад ирэх билээ. Баатар мориндоо ташуур өгч гүн харанхуй модод тийш цойлон ухсхийв. Орос цэргүүд сандралдан хашгиралдаж эмх замбраагүй буу тавьж чухамдаа Баатарт хор хүргэсэнгүй. Харин Баатарыг эргэж харахад Орос цэргүүдийн шивэлсэн газрын ойр орчмоор ойгүй их улаан гал хан мэт дүрлцэн босч үзэгдэн. Одоо тэд өөрийнх нь нараас хөөх биш, гинэт боссон улаан галыг унтраахаар шагилдаж бөгөн тэр ухлаа. Гурав хоногийн дараа Баатар вангийн эрс зорьсон хэрэгээ нэгэнт гүйцээжээ. Тэд ууланд бүгсэн нийт 600 орчим цагаан цэргийг бут зохиж талаас илүүг нь амьдар барьсан байв. Явганаар цувуулж туулсан цагаан цэргийн цуваа харгалзах монгол цэргүүд тэднийг цагт нь тууж явна. Харин тэдний төрүүч болох Магсаржав хар түмэн тэргүүтээ бүлэг эрсийн дотор Сэцэн хааны босуул гэгдэх Баатар Бэрх очр нар багтаж явлаа. Тэд явсаар багхан толгоон оройд гарч мордын амийг татав. Чингисний хойно Магсаржав түмэн өөд хараад зэрэгэн энд үдлүүлээд хөдлөе. Чи цаад хоёрыг дагуулад надтай тусгайлан уулзаарай. Хэмээн үүрэгдлээ. Хэрийн сацрын хоймроон Магсаржав хар түмэн хоёул их л чухлыг хэлэлцэх мэт суун. Энэ мөчөд гаднаас Баатар очор хоёр орж ирж таарлаа. Тэд хоёул энгэр дарж мэхийгээд цацрын зүүнд гарч сууцгаав. Хар түмэн учиртайхан инээмсэглээд Магсаржавыг харна. Магсаржав. За залуу хөвөд хүрээд ирвөө. Баатар минь, чи тун болгоомж суухгүй хүн юм да. Харин Бэрх очор чиний хувьд хар түмэнгээс нэг биш удаа дуулж байсан. Ийм залуу хүн байх чинээ сансангүй.
манай Баатараас нэг хол авахгүй байх. Хэмээн айдуухан инээмсэглэв. Тэгт нь хар түмэн би танд нас зүс ярьсан удаагүй болохоор тийм санагдсан баха. Бэрх очир маань уран магсар ахын төрснөөс ялгаагүй хөвөн. Эндийн таарагчнээ даанч санаж явсангүй. Бид хэн хэнэ мэдэх юм. Та одоо хэлэх зүйлэн хэлж болно. Гэвэ. Энэ удаад хар түмэнгийн царай ихэд төв болсон байх бөгөөд Баатар вонч мөн ялгалгүй болсон байв. Тэд хоёр залуу ирийн зүг нухацтай ширтэн. Бэрх очир Баатар хоёул BBC-ийн зүг асуух байртай харлаа. Гэвч хэндэн ч тамаг төдий зүйлч байсангүй. Шилийн гол. Захгүй их тариан талбай хаалцны шүлс мэт хэрсэн усан сувгийг дагаад хоёр морьтон яаралгүйхэн гэлдрүүлэн. Эд бол Бэрх очир Баатар нар ажээ. Одоо тэднийг үзвэл цэргийн хүн аль эсвэл уулын босвол гэхэргүй үзэмжтэй хувцалсан байв. Харсан хэн боловч ганган төгсдөө дүүцэх халахын сайн эрс аль эсвэл гар чангатай гайгүй сайн панзэрчүүд гэж сэтгэгдэхээр ажээ. Бэрх очир бодол болсоор явна. Төвний чихнэн дүүмэн бид нэгнээ мэдэх улс. Чиний ийн ирдэг чин зөв. Чам шиг хүний чин зүтгэл энэ улс гэрт хэрэгтэй. Манай Баатар бол цэгч шудрагуу хүн шүү. Чамаа хизээч орхихгүй чи ууланд үдсэн. Тэгэхээр чи бол өвөрлөгч нутгийг гарын 10 хуруушгэ мэдэх хүн. Баатар вангийн захиасыг санаж хичээж яваарай. Гэсэн хар түмэнгийн үгсэл сонсогдоно. Угаас үгдүү цөөнтэй Бэрх очир ууланд 3 оныг ганцаар үдээд бүрж түүгүй болсон мэт байхаж. Энэ зуурт Баатар Бэрх очир минь юунд ингэж бодолд дарагдав? Хэмээн айдуухан асуув. Очир толгой өргөж Баатарыг хараад Түмэн ахын хэлснийг л эргэцүүлж явна. Өршөө нөхөр минь үйлээсээ эргэлдсэнгүй. Гэснэн хол ойрыг сонжих мэт хараад энэ нутаг их өөр болжээ гэж зөөлөн шивнэлээ. Намхан шавар тагз нэлээдэг угсруулж байрсан ч Монгол эсхийгэр мөн үзэгдэх хүн хөлөгтэй хот ойл байх. Тэнд дундад иргэн улсын баг цэрэг ирснээс ийн өмөлдөн шуугжээ. Цэргийн баг дарга хөгшин хар ир хот айлын улсыг хөгшин залуугүй гадаа зогсоогоод гэр орныг нь түвэн нэгжих аж. Хот айлынханд 15-аас 18 орчим насны хоёр хүү байхыг эс тооцвол залуу эрс гэх хүн харагдсангүй. Хоёр өвгөн нэжгэ дэмгэн нийлээд 20 тоонд дөхөх хүүхэд эмэгтэйчүүд л бүртэлцэж зогсоно. Баг дарга омгтойгоор сайн үз нэгж заавал олж авнах ёстой шүү. Хэмээн өөрийн хэлээр гуайхчна. Цэргүүд нь нэн ихээр сандралдаж юуг юм хайхажээ. Хэсэг болсны хойно нэгэн цэрэг жоргонтол гүйсээр даргынхан өмнө ирж ёслоод бид маш сайтар үзэлээ. Энд өөр хүн алга хэмээлээ. Баг даргын нүүр шазуулсан таталдаж энэ муусан цаахрууд халахаасан ялгадах зүйл өчөөхөн ч үгүй. Баттай мэдээгээр энд бүүж байна гэж дуулдсан. Гэснэн хэсэг бодол хийлээд үйтнэр инээмсэглэв. Тэгснэн цэргүүд харж их л омогтойгоор та муусайнууд олохгүй байгаа хэрэг. Одоо яа гэх вэ? Бүгдийг галдаж шата. Гэж чангаар хашгираад дуранхай шар цэргийн нүүрэн дундуур 5 хуруутай цагаан бэлэгээрэн тас хийтэл шавхуурдчихсан тэрэ. Үүнийг сонссон өвгөд даргыг царайчлахаар төгсөн ч тусыг олсонгүй буута цэргүүдэд түлхэгдээд газарт шургчин унцгаав. Харин эхнэр хүүхдүүд айж энд тэндгүй уйлаа майлан болов. Энэ нь харин баг даргад их л таалагдсан бололтой. Орсгой шүдэн яр зайлгаж таатай бас багтаа инэмсгэлсээр зогсоно. Тэм байтал Бэрх очир Баатар нар яг тэр айлын хажуугаар явж тохиов. Тэд хятад цэргийн нүдэнд яахан торхгүй өнгөрөх. Тэднийг харсаар байтал хэдэн явган цэрэг буугаар зангаж хашгицсаар бүчээд авлаа. Хоёул бийсийн зүг харсан ч сэжигтэй үйлдэл гаргасангүй.
Хэдхэн мөчийн хойно гэхэд тэднийг мориноос нь явуулж туусаар Багдаргын өмнө авчирчээ. Багдарга 2 монгол эрийг шинжлэх шахам төхөөд тойрч гарна. Тэгснэн нэгэн цэргийг дуудаад "Юун хүмүүс болохыг асуу" хэмээн тулглаа. Баатар очир хоёул ажиггүй зогссон хэвээр "Та нар юун улс вэ?" "Бид монгол хүмүүс. Даргангаас ирсэн 8 ачид." "Ямар 8 а?" "Ашиг олж болох бүхнийг л хийндэ." Багдарга хэсэг бодол хийлээд түрүүнээс хойш тушаал хүлээж зогссон цэргүүд рүүгэн хараад "Бүгдийг шата" хэмээн хашгирав. Ингмэгц эхний эсгийн герт юу юугүй л гал авалцаад эхлэхэн тэр Баатар очир хоёул бийсийн зүг асуух байртай харцгаана. Гэтэл Баатар хоолой засаад "Ноён дарга, тантай аминчилж ярих хэрэг байнсанч та энэ хөөрхий хүмүүсийн орон гэрийг устгаад яах вүлээ? Харин илүү ашигтай үг сонсвол яана" гэж их л эерүүхнэр хэлв. Хэлмэрч түүний үгийг дамжуулжээ. Зэргийн дарга гар өргөж тушаалан түрхэн цуцлаад Баатрын нүрөөд ширтсээр дөхөв. Холоос харвал 2 монгол эр хятад цэргүүдийн дунд мөр хийгээд толгой илүү өндөртэй харагдана. Үлгэрлвэл нас гүйцсэн 2 монгол шарыг тойрч зогссон хэдэн зэвхий боохоо шиг л үзэгдэх ажээ. "Чи юу гэв? Чамтай хийх яриа хараахан эхлээгүй байгаа юмсан." Гэсэр баг дарга Баатрын нүдийг цоргих мэт ширтэн. Баатар ажиггүй инээмсэглсэн хэвээр "Та тогтож болгоо. Би бол ашиг харж панз үсэргээд сурсан хүн. Таныг харваас энэ нутагт эрх мэдэлтэй чухал хүн шиг санагдлаа. Миний жаахан арилжааг эвгээлдэн ав болоо." Гэснэн дээлийнхэн өврийг гаднаас нь зөөлөн сэгсэрч мөнгөн янчаан хангинуулав. Энэ удаад Багдаргын харц нэн зөөлөрч царай нь хоромхон гэрэлтэд эхлэхэн тэр худал инээмсэглээд "Ийм учиртай байсан юм бэ? Тэгвэл чи зөв хүнтэйгээ л учирч чиний хэлэх үгийг сонсоё" хэмэв. Ийхүү аюул дөртөд байсан захар айлууд 2 монгол эрийн ачаар нэгэн удаа боловч мэд мултрав. Түнэр шөнийн гүн харанхуй ноёлжээ. Тэнгэрт саран үзэгдэхгүй битүү хар үлтэй хажээ. Харин газартаа их түүдгийн гал олгойдон дүрлзэж орчныг үлэмж гийгүүлэх бөгөөд түүний гэрэлд зүсэн зүйлийн хувцастай улс баяр хөөр тэмдэглэх мэт шуугалтан байх нь нэн зэвүүтэй. Тэднийг тийм байтал 10-аад үхэр тэрэг бүхий хөсөг 20-од цэргийн хамтаар ирж таарав. Хөсгийг өндөр цагаан морь унсан дундад иргэн улсын хурандаа хувцастай ноён ахалжээ. Хурандаа ирмэгцээл дагуул цэргээрэн морио бариулж түүдгийн дэргэд ихэмсгээр буулаа. Өнөөх зүсэн зүйлийн хувцастай хүмүүсээс 3 хүн хурандааг хүндэтгэн тосож дуушуу болно. Эл тосогч 3 хүн бүгдээрэн уртаас урт улаан сахалтай байх нь нэн содон мөртөн царайд нь огтоос чиг зохиогүй ажээ. Эл бүгдийг харсаар холгүйхэн газарт 2 хүн газарт элгэлж хэвтэн. Энэ 2 хүн бол лэгдэн дэмчиг нарын цахар ирс билээ. Лэгдэн их л хорсолтойгоор "Муусан хунхууцууд ёстой л хөл толгоогон олоо шив" хэмээн зөөлөн шивнэв. Харин дэмчиг дуурсангүй түүдгийн дэргдэх олон хүнийг нүд салгалгүй ширтсээр байлаа. Хятад хурандаагийн дагуулж ирсэн хөсөг өвч зэвсэг тээсэн ажээ. Тэд хунхуц хэмээх дээрэмчтийн ууртай ноход гих бүлэгт зэвсэг нийлүүлж буйн энэ байв. Лэгдэн "Эд өнөө шөнө эндээс хөдлөхгүй нь тодорхой. Хоёул хүмүүсээ аваад шөнө хугасаж зэвсгийг нь шатааж орхиё" хэмээн Анайл зөөлөн шивнэлээ. Дэмчиг тэгт нь толгой дохиж зөвшөөрөөд "Тэгвэл чи буцнуудаа хүмүүсээ дагуулад эргээд ир. Би эдний хөдөлгөөн бүрийг нь алдахгүй тандаад эндэн байж бай" гэвэ.
Сүрлэн овоохоо мэт сарвчны голд тансаг ширээ засжээ. Тэнд байхгүй зүйл гэж байсангүй. Орос маягаар шарсан гахаан тоор, бэжин нугас галуун хүзүүд, самгон элдвийн жимс тэргүүтэн битүү өрсөн байхажээ. Харин тэрхүү ширээний нэг талаар ууртай ноход бүлгийн ах トゥ 4 толгойлогч суух бол эсрэг талд дундад иргэн улсын хурандаа Лямын 2 шадрын хамт тухалжээ. Тэдний хинхэнийн царайд багтай таатай байдал нэн илхэн. Хурандаа Лямын өмнөх хундгаан өргөж ах トゥ 4 рүү хандуулаад дундад иргэн улс та бүхнийг ийн дэмжсэний хэргийг гаргана гэж найдана. Манжуурт та нартай тэнцэх нэгэн байхгүй гэж дуулсан шүү. Гэв. Ах トゥ 4 ч тэгтэн мөн л архи барьж их л ёс төртэй 2 гардан өргөв. Тэдний том ах болох өрөөснүүдэд хорондоо та санаач хэлэх хэрэггүй. Бид шилийн гол хөлөн буурыг эмгтгэхэд зогсохгүй. Хянганыг давж халахыг атгах гэж сана. Гэснэн тас хөхрөөд аягтай архиан огцом гэгчин татаж оргилоо. Ийм байтал гадаа бөөн чимээ шууган болж их галын гэрэл юугүй л цаглаад ирхэн тэр. Бүгд бисийг хараад хормхон гарч гүйлдэцгэлээ. Яг тэрхэн мөчөд зэвсэг хураасан сарвч дөрүлцэн шатсаар түнхийх бөглүү чимээ гарган асар хүчтэй дэлбэрэлт болох нь тэрэ. Хурандаа болоод ах トゥ нар дэлбэлтийн хүчинд цохигдож зогсож асан газраасаа арагш даруй үүдэн хомир хэрд шидэгдэв. Захарлагдсан дэмчиг нарын зорьсон хэрэг энэ санснаар болжээ. Улаан дэнлүүгээр чимгэлсэн уушин газарт багдарга Чэнбао, Берхочор Баатар нар хэлмэрчийн хамт сууцгаана. Чэнбао их л таалалтай инээмсэглэх бөгөөд өдрийн айл түвэж явсан харгас итгэхэд биш мэтэл авирлана. Тэрээр Монгол эрсэд тал засаж их л найрсгаараа. Та ноёдтой таардаг би их хувьтай хүн юм. Би бол хөлөн буурыг харгалзаж яваа дундад иргэн улсын офицер хүн. Гэснэн хий хэмээн хөхрөөд өчүүхэн миний би эндэн бол бас баггүй зүйлийг болгож болох хүн шүү. Хэмээн. Баатарч мөн хариу инээмсэглэж толгой дохиод бид угаас төрийн хэрэг гэж мэдэхгүй олцгайсан ус. Манж хятад Монгол хэн нь байх нь бидэнд хамаагүй. Хаана өнгө мөнгө голно тэнд бид ноёлно. Хэмээлээ. Бао дарга тэгтэн нүдэн онилгож бөөрчихээр инээгээд. Хаа? Ястай сайн. Бидэнд ийм Монгол нөхөд хэрэгтэй. Та хоёрыг би хурандаа Лямынтэй уулзуулж өгөмж. Гэвэ. Берхочор саял нэг таатай байдлыг үзүүлж тэрүүхэндээ инээмсэглэв. Үүнийг нь ажсан баг дарга бөөрчихээр баясах мэт болжээ. Дөөмн босоорой. Нойрноос морин ногтноос чомгон гэгч болох нь. Хэмээн хэн нэгэн өөрийг нь дуутахад очир нүдэн огцом нэв. Тэр харсан зүйлдээ итгэсэнгүй. Түүний өмнө түшээд ханы сайхан чагна инх тунх дүрээрэн зогсож байхаажээ. Очир. Чагнааха. Гэсэр ухсхийн өндөлөө. Гэвч энэ нь зүуд байсныг тэр саял нэг ухав. Ямар гээчин зүуд вэ? Түүнийг ийм бодож бараг л амжаагүй байтал мууту цаасан цонхны цаагуур олон хүн цувралцаар ирж өрөөний үүдэнд зогсох нь үзэгдлээ. Очир гараан аажуухан явуулж дэрэгдэн байх Баатрыг нэгэнтээ нудраад дэрэн доогууран хийсэн сэлэти бүг тэмтрэв. Баатар чимээгүйхэн өндөөж очрыг хараад мөн л учрыг ухжээ. Гэхдээ түүний царайд гайхсан шинж илт. Ийм байтал тэдний унтаж алсан өрөөний хаалга нь аяархан онгойхон тэр. Очир буугаан үүд тийш нь чиглүүлв. Гэтэл Монгол дээлтэй хүн гэцээр ороод ирэх нь харагдлаа. Очир яагаад ч юм гохтарсангүй. Харин гаднаас орж ирсэн хүн өөдөөс нь буу шагааж суух очрыг хараад таг гүшчихэн тэр. Баатарч мөн энэ мөчөд буугаан гаргаад үл таних өрөөд чиглүүллээ. Гэтэл өнөө хүн нүрэн халахалсан бүсийг шовтатаж аваад. Нөхөд минь, би бол лигдэн гэгч цахар хүн. Энэ баав нохой намайг хайж
орон гэр ахан дүүсийг минь түүвэж авахд та нөхөд энэрсэн гэж дуулсан. Ямар учиртай хүмүүс болохыг мэдхээр араас чинь ирсэн төдий. Гэж аяархан шивнэв. Залуу эрс бийсийн зүг хараад эргэлдсэнгүй буугаан буулгалаа. Лэгдэн тэдэнд аажуухан дөхөд орны дэрэгдэх мухар модон сандалт суув. Берхочер. Чиний хэн байх бидэнд хамаагүй. Ирэх биш Монгол хүн хэмээн санаж буугаан буцаав. Бид 8 сонирхож яваалс. Хэрвээ энэ хятад ноёнтой өстэй аваас биднээс хол байх чинь зөв. Хэмээн шидмэгхэн хэлээд орхив. Баатар харин энэ үед үүдэнд байх хүмүүсийн тог багцаалж суулаа. Тэрээр лавтай 5 хүн гадна байна гэж тооцов. Харин лэгдэн нөхөд минь тогтож болгоо. Урьдаар миний үгийг сонс. Та хоёрыг зүгээр нэг олз ирж яваа эрс биш гэдгийг би гадарлаа. Гэснэн Берхочер дээр хараа тогтоогоод би зүгээр нэг тус болох гэх шалтгаанаар энэ хурж амиан эрсдүүлэх хүн биш. Чамайг бавууж авын шадар Берхочер болохыг таньсан билээ. Маргааш морин цагт зүүн хошууны ар шил дээр хүлээж бай. Гэснэн хариу үг сонсолгүйгээр гараад явчихан тэр. Баатар очир хоёул гайхширсан харцаар лэгдэнгийн араас харсаар хоцорлоо. Нийслэл хүрээ Улаастан цэргийн хуаран. Будаагүй хар модтой эглэхэн боргэрийн хойморт төмөн бодол болсоор хэн нэгнийг хүлээх мэдсэн. Гэтэл гэрийн үүд сэвхийн сөхөгдөж гаднаас магсарчав ороод ирэв. Төмөн түүнийг хармагцаан энэмсэглэж гэрийн баруун хоймороо байх ширмэл олбогөөд гараараа зангаж суухыг урайда. Эгээлээ. Би бээр Баатарван таныг хүлээж суулаа. Хэмээлээ. Магсарч ав заасан газарт завилж суугаад их л нухацтайгаар. Харин тэмгэн. За төм минь юу болов? Гэж ирүүхэн асуув. Төмөн манай заншлаачтаас мэдээ иржээ. Өмхий хятадууд хийж болох муу бүхнийг л сэтгэж буй бололтой. Бүр байдлаа хунхуузуудыг зэвсэглэж байгаа сурагтай. Гэд чимээгүй болов. Хатан Баатар үүнийг сонсоод хөмхий зууж царайгаан бараалхав. Тэгснэн гурван улсын гэрээ нэрийн доор хэсэг торсон юмсан. Одоо байдлаа Орос хятадын дээрэмчдэр дүүрэх дутаашив. Орос жаахав ялагдсан цагаан хааны цэргүүд гих. Харин муусан хятадууд өөрсдөө дээрэмчтэн зэвсэглэж төрхөрч гад ард нь гимгүй царайлж суухыг бодч л дээ. Санаа байвал сарсан хоншоорыг нь тас зохиндоо гайгүй. Гэж шазууртайгаар хэллээ. Тэд хэсэг дуугүй сууцгаав. Магсарч ав тэгт нь хоолой засаж нам гүмийг үргээгээд. Төмөн минь очир Баатар хоёртол зүүн хязгаараа даатахаас яах вүлээ? Бид илтэд дундад иргэн улстай дайсагнаад хожихгүй. Харин өвөрлөгч Монголон босгоод ав болж. Гэд чимээгүй болов. Төмөн тэр хоёр маань чадхал ирчүүд. Тийм болоод л би танд таниулсан хэрэг. Энэ дээдсүүд маань нэг эвлэж хөлөөн олоосоо билээ вантан минь. Гэд мөн л бодолд дарагдлаа. Шилийн гол. Морин цаг дөгчээ. Баатар очир хоёул зуузай холбон дөрөө харшуулж явна. Баатар. Тэр лэгдэн гихчийг өмнө нь үзээгүй гих. Харин тэр чамайг таниана гих. Хоёул ер нь ингээд очвол зөв үү? Гэд Берхочер өөд харав. Очир бодол болсоор хэсэг болоод би харсан хүнээ мартахгүй. Харин чиний нэрийг биш миний нэрийг мэдсэн нь итгэж болох шалтгаан болвол гэж найдаж байна. Учир нь би чагнаа ах болоод бавууж автны аль алийг нь дагаж энд цөөнгүй ирсэн хүн л дээ. Намайг зүсэлсэн хүн байж мэдэх. Харин чи нэгжирж байгаагүй болохоор чамайг хинж танихгүй байж болох. Хэмээлээ. Баатар хариу болгож чимээгүйхнээр толгой дөхөв.
Ингэснээр тэд лэгдэнтэй уулзахыг хэнхэн зөвшөөрсөн хэрэг болжээ. Лэгдэн дэмчиг хоёул тогтож ядах мэт байна. Лэгдэн би буруу таагаагүй. Тэд ирэх л учиртай. Гэт наран өөд нүдэн онилгож ширтэв. Харин дэмчиг мэдгүй. Хашраас алдахгүй л гэдэг. Халахын аврал гэж сансан улс чинь баавыг дагуулад ирэх үед гэж хэгжүүрхэн. Дэмчиг угаасаа л ийм өнгөн хатууг мэдэх тул лэгдэн чимээгүй л инээмсэглэв. Гэтэл дэмчиг толгой өргөж нэгэн зүгт хараад ирхэн ч ирлээ. Чухам сүултээ үгүй л юу юм гэхээс. Гэд алсаас айсгүй Баатар очир нарын зүг ташуурын зүгээр заалаа. Лэгдэн инээмсэглсээр босч ирээд дэмчгийн далыг зөөлөн алгадав. Морин цаг шувтрах хэрд халах бүрээд цахар дөрвөн ир ийхүү уулзжээ. Тэд Монгол ёсоор золгон мэдчилж хэнхэндэн хар сэргүй гэдгэн илтгэв. Ингэсний хойно тойрч сууцгаалаа. Берхочер. За тэгээд намайг чухам хэрхэн таньснаас эхлээд хэлэлцгүүдэ. Гэмээгээд лэгдэн цоргих мэт ширтэв. Лэгдэн харин харваас л баяр тогтолтой байх мөртөн тэр сэтгэлээч нуулгүйгээр хүүхэд адил инээмсэглэж. Энд учирсаад байх зүйлгүй. Өвгөн эцэг минь таньсан хэрэг. Бавууж автан манахаар байнга шахан бууж морддог байсан шүү. Тэр өдөр баавуу тэргүүнтэй хятад сэргүүд ирж хот айлыг минь түвээгээд байх үед Берхочер таныг ирж тустав хэмээн өвгөн эцэг минь одоо ч залбирсаар суугаа. Гэвэ. Очир чимээгүйхэн толгой дохилоо. Лэгдэн цааш үргэлжлүүлжээ. Нөхөд минь бид 10 өвөр гэлгүй нэгдэн босох цаг ирээд байна. Бидний хэдэн нөхөд чадах хэрээрэн тэнцвч тусыг үүсэхгүй л явна. Тэр жил улаан малгатны бослог нэрээр өвөрлөгч ахан дүүсийг минь эрэмгэлгүй 10 түмд хүргэж хатсан. Түүнээс хойш ч байдалтай ирцэнгүй. Одоо эд хунхуцуудыг төрхөрч халах Монголыг самруулахаар сэм нийлж явна. Гэд нэгэн амьсгаагаар өгсрүүлав. Ингэхдээ түрүүхэн хүүхэд адил инээж суусан лэгдэнгийн царайд илэнгийн хөгтөл үе үе сүмэлзэн байхыг Баатар очир хоёул бэлхэн анзаарсаар суулаа. Харин дэмчиг огтоос дуугүй хэвээр л байхаж. Лэгдэн аанал цааш нь цаад шөнө хурандаа лямын гэгч манжуурын хунхуузуудтай уулзаж 10 үхэр тэргээр дүүрэн буу зэвсэг өгснэг бидний нөхөд амжиж шатав. Тэд халах Монгол руу зэвсгийн үзүүрийг чиглүүлэх бүх аргыг сүүгчилж байна. Халах үгүй бол Монгол үгүй гэсэн нэгэн мэрэгэн үгийг өвөрлөгч хүмүүн бүр санаж явдаг юм шүү. Гэж яриад сая нэг амьсгаа авав. Баатар. Хунхууз гэж ямар улс байна? Би л дуулаагүй юм. Гэт бүгдийг тойруулж харав. Энэ удаад түрүүнээс хойш дуугүй суусан дэмчиг ам нээж. Хунхуузууд гэж өвөөгүй дээрэмчэд. Өгчлбөл улаан сахалт гэсэн утгатай юм уу та? Тэдний ихэнх нь тод улаан өнгөтэй хиймэл сахал зүүж явдаг. Их олон бүлэг бий гэдэг. Орос улсад хүртэл эзэмшлэн тогтоож яваавалсан. За тэгээд ямраар ч өөдтэй ноход биш. Халахын хүний тоогоос манжуурын хунхуузуудын тоо илтэд давх шүү. Гэвэ. Энэ үг үнэхээр л аимшигтай үг байв. Ирчүүд бүгд чимээгүй болж хөмхий зууцгаана. Ингэхдээ тэд холгүйхэн газраас өөрсдийг нь ажиглан байх баава баг даргыг огтоос сэжгэлсэнгүй. Хоёр нүдний орс дуранг онгор шар нүдэндээ шигтгэж зогссон баава үйтнэр инээмсэглээд. Намайг шүдгүй чон гэж санаа биз. Үгүй дээ, та нар энд дүүрч. Хэмээн шивнээд огцом хөдлөж эргэн хараад. Эднийг миний зөвшөөрлгүйгээр оролдох хэрэггүй. Харин тэр лэгдэнгээчийн гэрт очоод хөгшин залуу хэнийг ч үлдээлгүй аал. Гэж чангаар хашгиран хэллээ. Энэ үед тэнгэрт аянг цахилж баруун хойд зүгээс Аадрын хар үүлд ариглан буцлах мэт оволцоор айсуу харагдана. Өдөржин буусан Аадрын их усан өдшин цагаан гэгээг тосож сая л нэг намжжээ.
Дэмчиг лэгдэн хоёул аажуухан гэлдэрсээр хотелийн барааг харав. Намгүн байхажээ. Цөвтөр хідэн хонь нөхөр хотноос холгүйхэн газарт бэрсэн бисийг хурааж бөгцийн зогсохоос өөр амьд гих зүйл үзэгдсэнгүй. Гэвч хоёрыг ажиггүй явсаар малын хороонд ирж мордоос бууцгаав. Тэд шулуухан явсаар лэгдэнгийн гэрт оров. Төрүүлж гэрөөд орсон дэмчиг шуудхан л эргэн гарч ирээд лэгдэнг бариад авхан дээр. Лэгдэн гайхсаар итгэлт нөхрийнхөө нүүрөөд харав. Дэмчгийн царай хувхай цааж өг дүүгэл толгоогоо аажуухан сэгсэрлээ. Лэгдэн дуугарсангүй шуудхан л дэмчгийг түлхэж орхиод өөрийн гэр өдөн ороод явчихлаа. Тэнд харсан хүний нүд сохорч зүрхтэй хүний зүрх зогсон үзэгдэл угтав. Хөгшин залуу эрэм хүүхэд нялхас ялгаагүй бүгдийг хэрцгийлэн хороож лэгдэнгийн эцгийн гэрт овоолжээ. Лэгдэн урагшаа зөөлөн алгасаар тулганы өмнө сөхөрч суув. Түүний өвгөн эцгийн тасарсан толгой үнстэй тулган дотроос өөрийг нь цоо ширтэн байхажээ. Лэгдэн чичирсэн гараа зөөлөн сунгаж эцгийнхээ толгойг барьж аваад унгаад хагалчихгүй гэсэн шиг аажуухан өргөж энгэртээ наалаа. Харин түүний ард зогсох дэмчиг өөрийн ирэхгүй харцаан буруулж нүдэн хүчээр айнав. Гэвч дор биеэс нь модон шороор шорлож амаар нь үзүүрийг нь цухуйтал шааж хороосон бачир хүүхдүүдийн гэр тойруулж өлгсөн цогцос толгойг нь тастаад гизгээр нь холбож тоонноос дүүжилсэн эмэгтэйчүүдийн үхмэл харц одоо ч дэмчгийн нүдэнд харагдсаар байхавэ. Тэр дахиж нүдэ нээхийг хүссэнгүй. Бүр хизээч нэмэргүй санагдана. Шөнийн тэнгэр арчсан толимт тунгалаг болжээ. Баатар очир хоёул баава баг даргын зааж буулгаж өгсөн дэм буудлын гадна ирж мордын имэйлийг авав. Тэд ажиггүй явсаар өөрсдийн өрөөнд ороход баава дарга нарийн цагаан янжуур татсаар тэднийг хүлээх мэт сууж байлаа. Харин хэлмэрч цэрэг баавгийн ард зогсоод тэднийг чимээгүй ширтэн. Түүнийг харж баггүй цочирдсон ч очир баатар хоёр хинхэн нь ажиг сэжгийг үзүүлсэнгүй. Харин баава нэг л учиртайхан инээмсэглэхийг ажив. Үгүй таачна энэ хар шөнөөр ингээхүйд бааваа. Харин тийм. Би угна хилэлцсэн ёсороо лава хурандаатай та хоёрыг уулзуулахаар хүлээж суулаа. Нойд их оройтсон болохоор хурандааг удаан хүлээл гэж төвчсөнгүй. Хэмээгээд өнөөхөл хурмаг инээмсэглэлийг нүрэндээ тодруулав. Лэгдэн эцгийнхээ буурал толгойг элгэндээ тас тэрсээр гэрээс гарч ирээд тэнгэр ширтэж хэсэг зогсов. Харин дэмчиг нөхрийнхөө араас гуйхан мэт алхалсаар гарч ирээд газарт сөхрөн суулаа. Түүний нүд анаастай хിവэр байхажээ. Лэгдэн тэргүүнээ айдуухан буулгаж дэрэгдэн сөхрөн суусан дэмчгийг хараад "Дэмчгээ гэрийг шата" гэж арай ядан шивэнлээ. Дэмчиг саял нэг нүдэ нээж хөмхийгөө зууртлан чангалан зов. Лэгдэн эцгийнхээ толгойг тэрсэн хിവэр хөшөө мэт зогсон. Дэмчиг айжуухан босоод буцаж гэр өдөө орлоо. Хэсэг хугацаа өнгөрчээ. Боргэрийн тооноор улаан галын дөл цоролцож эхлэхэд дэмчиг гэрээс гарч ирэв. Лэгдэн шуудхан л мордынхон зүг шийдсэн мэт алхлаа. Хормын хойно гэхэд хоёр ир мордон унаад хойд зүгийг барьж довтлохон явлаа. Харин лэгдэнгийн баруун гарын тэвэрт өгшин эцгийнхэн толгой бат оршсон хിവэр л явхаажээ. Тэд үргэлжлүүлэн довтлохсоор нойтон газрын хөрсийг морин төрөө бөглүүхэн бөмбөрдөж норгох ирэхгүй ансгаан хоёр ир төвчин ядаж цавчилсаар явна. Чи энэ баавуугийн царайг харав. Өмнөхөөсөн илүү багтай байх шив. Баатар ийн хэлээд бэрх очир тийш харав. Очир толгой дохиж баатрын үгийг дэмжээд "Биднийг анхнаасаа л сэжиг тавьж ухтсан хүн. Тэхээс ч яах вүлээ. Харин яагаад халдаж барихгүй байна гэдгийг л гайхсарсан." Гэд өврөөсөн сэлэдэд бугаан гаргаж дэрэн доогуураа шургуулав. Бид уг нь ийм эрт илчлэгдэж болохгүй л юмсан.
Лэгдэн мэт үзэгдэх бол энд бидний хэрэг байх гэж юу? Зорьсон хэргийнхээ эхийгч үзэлгүй ингээд сууж байдаг. Гэж хэлсэн Баатар дэми зүйл хэлвүү гэсэн шиг үгэн залгиж чимээгүй болов. Гэвч очир ажиггүй хിവэр байх бөгөөд дээлэн аажуухан тайлаад ард тийш налан хэвтэв. Тэгснэн бидний төр гэж чухам юу байна? Тэр хаах нь оршоод байна. Ам би алдар нэрийг хайрлалгүй зүтгэсэн бүхэн аандаа л үгүй болж дуусах юм. Итгэх итгэлгүй болох гэдэг л хамгийн бэрх шүү. Хэмээн өөртөө эсвэл Баатарт хэлхийн аль нь болох нь үлэн мэддэхээр зөөлөн шивнэв. Нийслэл хүрээ. Богд өөрийн лавриндаан заларсан ч нойрон хулжаад бясалхан суухаажээ. Түүнийг тэн суутал өрөөний хаалга зөөлөн чахарсаар онгож гаднаас хэн нэгэн орж ирэх сонсогдов. Богд нүдэ нээлээ. Түүний өмнө Чинван хандад орж зогсохаажээ. Тэр богдоос айлтгал ирсэнгүй. Гэтэл түүний араас даалам цэрэн чимэд харчин гүн баужав түшэт хан дашнам нар мөн ороод ирхэн тэрэ. Тэд мөн л айлтгал ирсэнгүй. Богд уртаар санаа алдаад гартаан эргүүлж асан эрхийг хуйлж дэрэгдэг ширээнэн тайлбав. Тэгсний хойно тэрээр хүн нэг бүрийн нүүрлүү эгцлэн ширтэв. Бүгдийн нүдэнд харуулсал гуниг нэвт шингэсэн мэт байхаажээ. Богд нүдэн дахин анив. Тэгснэн намайг эзэмлэх хэрэггүй. Харин буруутгаж болно. Би бээр энэ Монгол гэх улс гэрийн төлөөнөө амбиийг бодож явсан удаа нэгэхэн үгүй. Та бүхэн ч мөн адил. Гэхдээ үрэгдсэн нь жамыг дагаж, үлдсэн нь хойдхон боддог орчлон. Гэж шивнээд амандан хэдэн шат тарин шивнэв. Тэр нүдэн аажуухан нээлээ. Өрөөнд хинч байсангүй. Богд уртаар санаа алдсаар дээш гарч хэвтлээ. Хожмын өдөр муу сайнаар хэлэгдэх нэр минь хайран биш. Хожмын өдөр өөрийн дураар гიშгэх газаргүй үлдвэл Монгол минь хайран. Богд энэ шивнээд дахин нэг удаа уртаар шүүрс алдваа. Шилийн гол. Хандад орж нохой ам ангаахгүй хэвээрэл байх уу? Чи ер нь тэр эзнийгэн үгсэн гэдгийг нэг л ухахгүй байна та. Тогтох ин хилээд үс сахал ургаж хүн танихын эцэсгүй болсон 30 эргэм насны эрийг тас шавхуурдаж багтаа инээн. Хоёр гараан шонд тэлүрдэж хүлүүлсэн зээж нүцгэн тэрхүү эрийн ар нуруу авах юмгүй болжээ. Тэр хөл дээрээ тогтож ядаад үе үе сөхрөн алдаж унана. Гэвч өндөр шонд гарыг нь дээш сойж хүлсэн учраас өвдөх нь газар хүрч чадахгүй зүгдэн алдаад арайхийн өндийг хаж. Түүнийг тас шавхуурдан буй тогтох хэмээгч бол угтаан халах хүн боловч дундад иргэн улсын үнэнч болсон нэгэн билээ. Тогтох мөнөө хэрээг ухаан алдах хүртэл ташуурдаад саялныг орхиж амьсгаагаан дарахаар сүүдэр бараатав. Тэр оволцтол амьсгаадаж хүйтэн цэдэм залиглаад ойрмогхон зогсох хоёр руу хялаан хараад. Үүнийг өхүүлж болохгүй юм шүү. Хүлгээс нь суллаад оруулж хай. Гэмэлээ. Түүнийг тэн хэлэхэд хоёр хятад хуйг үг дуугүй жоргоннгүйсээр мөнөөх ухаан тавьсан эрийн хүлгийг тайлж эхлэв. Тогтох шүдэн зууж шазуултсаар тэднийг ширтэн. Бэсэрхэн голын багхан бурхстай тохоод 20 орчим эрс сугалжээ. Тэд өөрсдийн мордон бургасны гүнд нууж уяад нэгэн дор тойрон сууцгаажээ. Эд бол лэгдэн дэмчиг тэргүүтэй өвөрлөгч Монгол эрс юм. Лэгдэн нэм баргар царайтай байхч итгэлтэй гарцаар нөхтөн тойруулж хараад. Өнөөдөр би өвгөн эцгийнхээ гагц толгойг нутаглуулав. Учир нь өөр бусдын болоод эцгийнхээ лагшинг хүний ёсоор орших цаг надад байсангүй. Гэхдээ нөхөд минь нэг л зүйлийн учгийг сайтар ух. Бүр хизээч мартахааргүйгээр ух. Хар хятадууд бидний зоргийг мохож сэтгэлийг няцаах гэсэн нь. Гэвч бид няцах учиргүй. Хэрв няцваас бидний үр хойч, бидний Монгол ахын дүүс өвгдөө нутаглуулах газаргүй,
өөрийгөө мэдэх эрхгүй үлдэх болно. Нөхөд минь, тиймээс бид энэ өдөр яг одоо өөрсдийн дугуйлангаа нээж анхны гишүүдэн бүртгэхийг би хүсэж байна. Хэмээн эрс шийдмэг өнгөөр өгөөлөв. Эрчүүд бүгд л толгой дохиж лэгдэнгийн үгийг дэмжив. Харин дэмчиг нулимс хурсан нүдэрэн нөхрөө ширтэж суугтан хөмхийгөө тасцууж нударгаан чахартал зангидан байлаа. Харин лэгдэн өврөн ухаад дөрвөлжилж ивгсэн шар цаас гаргаж ирээд тэнэлгэх ажээ. Тэр цаас гүйцэд тэнийхэд багхан хоньны дэлгсэн нэхий мэт хэмжээтэй болов. Тэгснэ мөн л нөхдөө тойруулж хараад дахин өврөн ухаж биер янтай өөрийн модон тагш цэргийг гаргаж цаасан дээр тавилаа. Тэрээр өнөөдөр бид шилийн голын дугуйлан үүсгэн бий болгож байгаа анхны хүмүүс шүү. Хэмээснэн модон аягаан цаасны голд тавиад бэхэнд дүрсэн биерээрэн аягны амсрыг тойруулж нямбайлан зурлаа. Тэгсний хойно аягаан авч тойргийн голд шилийн голын дугуйлан хэмээн босоо монгол бичгээр дурайтал бичээд орхив. Гэсэн ч хэрэг явдал хараахан болоогүй ажээ. Тэр цааш үргэлжлүүлж тойргийн гадна талд өөрийн нэрийг тодоос тод бичив. Ингэхдээ нэрний толгойг тойрог руу харуулж бичжээ. Ингэсний хойно бичиг үсэг мэдэх хүн бүр лэгдэнгийн нэгэн адилаар тийм бичив. Харин огтоос бичиг мэдэхгүй нөхдийнхөө нэрийг лэгдэн өөрийн гараар бичиж өгчээ. Одоо өнөөх мууту цаасыг үзвэл голдоо шилийн голын дугуйлан гэсэн тойрог бүхий нарны цацраг мэт дүрстэй болсон байна. Угтаан тэр нарны цацраг нь их нутаг элгэн садныхаа төлөө химэх чин халуун сэтгэлээр нэгдсэн 22 залуу эрсийн нэрсээр бүтжээ. Дугуйлан гэх нэрний утга нь энэхүү дугуй тойргоос үүдэх бөлгөө. Тэнд тэр тойрогт бүгдийн нэрс энэ чацуу орших бөгөөд хэрв дайсан этгээд үзвэл хэнийг нь дугуйлангийн толгойлогч гэдгийг мэдэх боломжгүй харагдах юм. Лэгдэн нарны цацраг адил үзэгдэх 22 нэрсийг харж эсэг болоод нөхтөө тойруулан харав. Тэгснэн энэ бол бидний тэмцлийн эхлэл. Бид язуур нэгт халхахан дүүстэйгээ нэгдэх учиртай. Хэмээн чангаар хэллээ. Эрс бүгдээр түүний эл үгийг нь нэгэн зэрэг дэмжиж уухайлан түрвэ.